Prank. Тийм ээ, энэ бол Монголын хамгийн анхны prank show. Тань таалагдж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд бүгдээрээ нэвтрүүлгээ эхлүүлцгээе. Эхлэе. За бацхан уу. Намайг практиктэй байгаа тийм. За баярлалаа. Ингээд манай prank show-ны маань зочин паналистаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Бачаргал буюу Банж маань хүрцээрсэн байна. Баярлалаа. Нэвтрүүлэг үзэхэд билнэ үү? Билээ. Одоо энэ манай нэвтрүүлэг бол одоо яг Монголд анх удаа зохиогдож байгаа тийм prank show байгаа. За тэгээд өнөөдөр болохоор манай маскын Чукагч оролцсон байгаа. Тэгээ Чукагчиг Миний хохирогч шүү дээ. тийм шүү дээ. Ер нь одоо манай Банж prank-ийг бол ер нь манай маскт бол хамгийн их хийдэг хүн байгаа. Тэгээд ер нь өөрөө prank их дуртай юу? Дуртай. Адреналин хамгийн их ялгардаг тийм шүү дээ. Тэр айж байгаа нэг цочж байгаа тэрнээс амар гоё кайф авдаг тийм. Одоо ер нь чиний хохирогчд гэх юм бол ер нь хичнээн хэдэн зуун авсан байна. Тэр үед тоолж үзег юм. Амар хамгийн гоё хохирогч юм бэ? Чулуун цэцэг. Ингээ бүгд Мүлжүүртэй. Амар. За ингээ бүгдээрээ чулуун цэцэг жүжигчин чулуун цэцгийнхаа пранкийг хүлээн авч үзнэ үү? Сано. Франк шоуны урилгыг аван хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Зүгээрээ баярлаа. Ойрын сонирх чи юу байна? Яг өөрөө практикуулах гэдэг юм шиг санагдаж байна. Таны урд 3 хайрцаг байгаа. Хайрцаг тус бүр 5 сая, 10 сая төгрөгийн бооцоо байх ба үлдсэн ганц хайрцаг нь хоосон юм. Гэхдээ хайрцаг болгон өөр гэсэн даалгавартай. Та аль нэгийг сонгосон бооцооныхоо төлөө тухайн даалгаврыг биелүүлэх юм. Та билнэ үү? Билээ. За, алин сонгох уу? Сайн бодож. Ядаж 5 дээр очвол За урдаа зогсож байгаа. Энийг голынхаа гол сонгоч тав. За байгаарай. Тийм ээ. Одоо чи 10 сая байх тусмаа даалгавар нь хүнд болно шүү дээ. Тэгээд тийм prank. Буугийн цагман чак хийн. Даалгавар 1. Та хүссэн нэг хүнээ сонгон Франк даалгаврыг биелүүлнэ. Даалгавар 2. Тухайн сонгосон хүнээрээ дугтуун дотор байх үгийг 10 удаа хэлүүлнэ. Та итгэлтэй байна уу? Итгэлтэй. Франк дэх хүнээрээ хэнийг сонгох вэ? Бодоод л байжлаа. За хамтлагийнхнаасаа сонгочих. Эрэгтэй юу эмэгтэй гэдэг нь ер нь дандаа чадвалд шүү дээ. Нэг удаа ч гэсэн парангт л та тий. Чавлангаа сонголоо. Танд амжилт хүсье. Баярлалаа. За сайн байцгаана уу та бүхэндээ ингээд үзэж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. За их сонирхолтой, их хачирхалтай, их одоо хүний их сонирхол татсан нэг тийм гоё шоунд орж байна. Тэгээ энэ удаад би хинтээ орох вэ гэхээр хамтлагийнхаа Маск продакшн жүжигчин Жавхлантай орохоор болсон. Тэг ямар ч гэсэн би төрүүлж ирээд одоо нэвтрүүлгийн багийнхантайгаа нийлээд хуйлдаа сууж байна. Тэгээ энд бас нэг юм юу зүйлэгцэн надад станц дотор холбоо гэдэг шүү дээ. Тэгээ энэгээр одоо надад үүрэг даалгавар өгнө. Тэгээд энд хэлсэн үгийг би одоо Чахланд дамжуулж одоо Чахлангаа одоо гол пранктах өгнүүд маань эндээс
даалгавар болж ирнэ. Одоо тэгээд юу ирэхийг би мэдэхгүй таашгүй тэгээд үз тарандаа. Гэхдээ би чи өөрөнд дандаа өөрөө чадвалдаг байхгүй. Одоо нэг удаа ч гэсэн хүн чадъя гэж бодоод байгаа. Тэгээ хамгийн гол бас үнэн гэдэг үгийг олон удаа хэлүүлэх юм билээ. Одоо хизээч үний юм ярихгүй байгаа шүү дээ би тий. Тэгээд тэр хүн бүр шокрох байх л та. За тэгээд үзэж байгаа бол дараа нь уучлаарай гэж ийм юм байсан шүү. Энэ бүхэн бол тавилттай шүү гэж. За миний хувьд бол танд хийж байгаа бүх юм тавилттай шүү. Эгч гэдэг үгээ нурын сангаас аваа хайцсан юм байна Тийм байна. ойлголоо. Тэгэхээр хоёулаа ч гэсэн ах уу? Төхөө. За анхаар. Жамо. Орж иж байгаа мó? Сандарч наач. За таван тавцаа бүгд хаарай. Хинсэгт амар цагаахан зав. Хаали ингийн амар хуйлж үзтээ өөрөө алуулдаг байхгүй. Өөрөө ер нь франк айгүй амархан өртдөг юм шүү дээ. Биш яаж тийм бэ? Юу яаж л та? 12-оос гэлтэй уцарч байгаа. 2-оос гэсэн цагтаа л ярьж штеп. 12-оос хөөе. Хүлээ тэгээгүй шүү. 12-оос гэсэн штеп. Ухаасаа байж байгаа юм. Ер нь чахлан гэдэг хүнд бол цаг бодлоос хэцүү те. Хэцүү шүү дээ. Юу ч болоогүй юм шиг орж ирдэг юм шүү дээ тий. Хэсэн. Тэгээ сая тэгж байгаас те. Хэсэн. Тэр хэрүүлээ гэдэг байгаа та. Цаг мага байрлал та. 2-оос гэлтэй. За би шаашаарч байгаа. Цагтаа л ярьж байгаа ч яа. Хайш энэ ухаасан ч орон харамжсан байш. 2-оос гэлтэй. Хэзээ би 2-оос гэсэн. 12-оос гэсэн. Таны л үлээ идэлж төрнөөс биш. 2-оос гэдгийг 2-оос ойлгочихтой юм. Тэгээ уцаа авахгүй юм. Юу гэсэн үг юм? Яалч 2-оос гэсэн штеп. 12-оос юм аа гэж. Би тэдэг 12 цагт үзсэн. Тэ 2 цаг хүлээсэн юм уу? Тийм. Хүлээж. Таны л буруу штеп. Юу гэсэн үг би 12-оос гэж хэллээ үстэй. За тэр хамрын хөшөөсөө нэмээд бодоод. Аргатай нэ олон ажиллаад хүн ч тэгээ самрагдаад. Гүү би цагтаа ирсэн. Манаас муухай. Гүү яана. За уучлаарай. Яа сандаргаа ичгэн. Ой. Нэг газар лавтаа зэрэгдэг. Байна уу? Би өөрөө харагдахгүй нэг ч бодсон шүү дээ. Дахиад өндөрлж. Одоо энэ зурган дээр ерөөсөө харагдахгүй. Чавха ихчээр үнэн үү гэж хэлүүлээ. Та ер нь тэгээ хөөрхөн гэдэг ч үнэн үү? Хөөрхөн гэдэг ч үнэн үү? Юу хэлээд байгаа. Ер нь өөрийгөө хөөрхөн гэж боддог үнэн үү? За одоо болцсон бах уу? Болоог байна гэж бодох. Юу балаар Хөөрхөн бодох. Хөөрхөн гэдэг ч үнэн үү? Би угаасаа хөөрхөн. Маск жижиг гэдэг ч үнэн юм уу? Яагаад байгаа юм бэ? Үнэн юм уу? Үнэн байлгүй. Үсч үгүй. Та жүжигчин жавхлан гэдэг үнэн үү? Жижигшин жавхлан гэдэг ч үнэн үү юм? Биш би самандаж явахлан байна. За ихвлээ яа. Үнэн юм уу? Үнэн шүү дээ яг гэдэг юм чи. Жижигшин гэдэг ч үнэн юм уу? Үнэн гэдэг ч үнэн үү? Үнэн юм уу? Үнэ. Хөөе тийм бас хүн ирэх юм уу? Ирэн шүү дээ. Шаардаа. Шаардаа болж байна. Бас таас харин хоцорч ирсэн гэхэд нүүр мөрөөс будаад ирчихнэ шаар. Юу гэсэн үг юм? Хоцорч гээд ах юм чи 2-оос гэсэн шүү дээ. 12-оос. Тэгээ тийм байсан баталгаажуулаад байна. Баахан хүлээгээ бит хоёр ч юм бүр. Саныг хүлээгээл байгаад Гү байлээ. тэгээ ядаа эхлэв л та. За анаа нэр ирсэн үү? Ирсэн. За. Ани нэрцээ. Хийч үү? Юу хийч үү? Нөгөө юм аач.
Байж л та би дөрмийн танилцсан. Тэр бэлэн болгочлоо шүү. Байж би сандраад штэ байж л та хүн сандраа хүн нэм сандраад. Өөрсдөө зориулаад бэлтчихэд тагцчих. Байж л та. Нэг харж харахгүй. Яг зүгээр энэ гоё. Өстой гоё байц. За манай нөө жүжигчд болохоор хамрын будах даалгавартай байгаа байхгүй. Тэгээд одоо нөө хамрыг харуулахгүй. Яаж будснаа. Тэгээд бараг цаг будцсан. Одоо тэгээ Вау та. Одоо нөгөө тэгээс хийл та аам. Байж л та. За байж гарагч жоохон сандраад нэ. Би саяхан сүсэг төгссөн байхгүй. Аль 12 цагт дуудчиход одоо болооч дээ. Би энэ чи яаж мэдх юм бэ? Йоо зарим нэг хүмүүс нь цаг магтаж шүү дээ. Йоо зарим нэг хүмүүс нь цаг магтаж. Хэлээстэй 12-оос гэдэг чи. Уламжих 2-оос гэдэг болоорах юм. Уучлаарай. Уучлаарай. Зандаа ингэж. За, нэвтрүүлгийнхаа дөрмийг ямар ч байсан танилцуулсан. Эхлэх үстэй. Эхлэв. Нэвтрүүлгийнхаа дөрмийг ямар ч байсан танилцуулсан. Би та хоёрын хин нэгнээс нь асуулт асууна. За. Тэгээд асуулт асууж байгаа хүний нөгөө хүн нь чимээгүй сууж байна гэсэн. Энэ асуултыг үргэлжлүүлэх үү гэж асуухад тийм үгүй гэсэн хоёр хариултыг өгнө. Тийм гэх юм бол асуултыг үргэлжлүүлнэ, үгүй гэх юм бол асуултыг үргэлжлүүлэхгүй гэсэн үг. Ойлгомжтой. Тийм үйл өршлөл нь үгүй үйл өршлөлгүй юм шүү дээ. Ойлгомжтой. Ойлгосон. Жохон санагдахгүй Тий юу ч зүгээр юм. болон бужигнаад ах шиг Босгох байлгүй дээ. Би ч сандраад таад сандраад чи сандарч болохгүй шүү дээ. сандрахгүй сан. Нэг л хариулах юм уу? Та хоёр гой намайг аваа явчихраа за. Анхны хөдөлгөө шүү дээ. За тэгээ энэ хүн чи угаасаа тэгээ эфирийг хүн аваа явчих байлгүй дээ. Нариулагч эхлэх үү? За эхлэе. 3 2 1 Хашаар. явсаа. Эхлээд намайг бичэн штэ. За 3 2 1 явсаа. Сайн бацхан өрхөн мөндөд үзэгчтэй Prank Talk Show-ны эхний дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Эхний дугаарын зочноор Mask Production-ы жүжигчин, бидний хайрт жүжигчин Чука гिच. Тэгээд жахагч. За эхний үеийг эхлэе гэж бодож байна. Манай хоёр аниа сайхан хуруутчих гэх үү? Хинээс нь эхэлж асуух хоёр. Тий, хуруутчих. Сайхан шатчих. 1 2 3 за. За хожсноор нь жавхаа хичээс. Чука хичээс эхэлж асууя гэж бодож байна. Асуулт номер 1. Та жүжигчин Жавхлангийн биеийн жинг мэдэх үү? 91 91 баха. Жүжигчин Жавхлангийн үнэн үү? Яаж ирнэ гэдэг. 91 шүү дээ. Йоо солиороо тавьж. Үгүй уучлаарай 91 шүү. Энэ дээр ч бас 90-с 95-ын хооронд гэж бичсэн байна л да. 95 шүү тэгвэл. Таны ойр дотны хүмүүсээс асуусан чинь 5 хүн дотны 3 нь ингэж хариулсан. За. Тэр үнэн юм байна тийм үү? Үнэ юм байна. Амтнаар зөөрөлвөл. Малмас. Яа даан бэ? Хэлж. Үгүй зүгээр нь амтнаа төсөөсөн чинь юу байна? Тэнэ төрөөд юм л та. За юу шийх юм бэ? Энд дээр бол хариулт нь байгаа. Хэний хариулт? Та бас энэ асуултуудад оролцсон байлаа шүү дээ өөрөө тийм. Тэгсэн. Таны ойр дотны эргэн тойрны хүмүүсээс асуулт асуухад энэ ч хамгийн их хэлсэн нэр нь одоо энэ хариултыг бичсэн. Алмас. Хөөе хэлээч. байна. Чаарсан л гэж шүү дээ. Юусэн дэрийг хэллээч. Надад нэг 3 амтл харагдаад байна л да. 3 Алмас. Энэ дээр бол бичгтэй. Байж байгаа амтэн үний нөгөө нэлээс нөгөө ууланд амьдэрдэг алмас гэдэг шнэ. Харин амтандаа орно өстэй. Чи хүндээ орчих юм шүү. Үгүй алмас чинь бас чинь бас л ууланд онгуудаа Яа, нэг л нэлээд зэрлэгдүүл юм байна штэ. Ер нь зэрлэгдүүлсэн. Надаас ингэж асууж болохгүй мүү те? Хоёрдугаар үед танаас асуусан. За. Өөр бол дугаах хэрэгтэй. Оо тийм штэ. За. За асуулт номер 3. За. Жүжигчин Жавхланг
нэг үгээр илэрхийлвэл Хог. Миний хувьд за нэг үгээр хэлэх юм бол нэг хог хаягдл юм да. Хог. Юу яриад байгаа бэ? Зүгээр л энэ бол энийг асуудал биш. Хог хаягдл гэхээр хоёр хэсэг хоёр болчиход зүгээр би байгаа хэлчлээ хог хаягдл тэгээ хог гэж хэлчихлээ шүү дээ. Яа. Утга нь бол нэг л байна л Тийм, да тийм. тийм. Энд бас хариултыг энэ дээрх байгаа хариултыг сонсоход хог биш хаягдл гэсэн байна. Ямар ч байсан. Тэгээ хог хаягдл гэдэг те. Яадаг хүмүүсээс авсан юм бэ? Таны дандаа эргэн тойрны чинь хүмүүс. Ойр орчны хүмүүсээс ч л авсан юм. Ажлын хамт олон. Тийм ээ маск дотроос л юм байл. Дараагийн асуулт. Жүжигчин Чука гэгч маань жүжигчин Жавхлангийн цүнхнээс хилэлгүйгээр ямар нэгэн юм хулгайлж байсан уу? Үгүй. Энэ үнэн үү? Хараг юм чинь. Үнэн л гэж итгэж шүү дээ. Үнэн л гэж итгэж шүү дээ. Амгүй юм чи үнэ. Ваас өгч. Энэ асуултнаас цаашаа ерөнхийдөө Чука гэгчээс заавал юм хувиас асуух асуултууд байгаа юм байна. Та тэгэхээр энийг сайн сонсох хэрэгтэй юм байна шүү. Ер нь бол ойлгомжтой байна те. Сонсоо. Тийм. Чука гэгч маань хувийнхаа зүгээс ингээд хариулаад явна гэсэн үг. Асуултыг өөрчлөлгөө. Тийм. Болж байгаа мó. Яах вэ одоо? Нэгэд хэлсэн юм чинь. Маск продакшны залуу жүжигчин Цас Чихэр болон Жавхаа нар хайр сэтгэлийн холбоотой гэдэг нь үнэн үү? Бис энээр таамтаж ярьсан. Өглөөнөөс цааш гадар ажилдаа явж байгаа. Ажил үзүүлж байгаа. Хайр сэтгэлийн холбоотой гэдгсэн чинь манай хүн бол ер нь л их хүн дээр авч байгаа шиг байна те. За. Тийм. Наач юм бол бараг л. За шууд тийм үгүйгээр л хэлнэ шүү те. Тийм. Тийм. Хоёр сая тоглолтын үед бүр дайлжхан ч гэсэн үстэй. Ямар сүлээтэй юм. Энэ тэнд кулисны араа байгаа. Би хувийнхаа зүгээс нэг асуулт. Юу яриад байгаа юм бэ? Би бол тийм л гэж хариулна. Хоёрхан зүгээс нэг миний өөр асуулт. хувь хүний бас харах үнцгчтэй. Энэ хоёр яаж нээж нэгдэг чинь. Миний хувьд бол тэгд л ажиглагдсан юм чинь би. Ямар аим. Угаас үнэл үстэй. Би жүжигчин Жавхлангаас хувийнхаа зүгээс нэг асуулт асууж болох уу? За. Ойрын үед сошиал орчинд маск продакшны залуу уран бүтээлч Баанч гэдэг хүнтэй хамт нэг ирсэн нэгсэн гэсэн тийм. Тийм. Тэгэхээр Цас Чихэр болон Баанч нартай давхар хайр сэтгэлийн холбоотой гэсэн үг. Юу амар Үнэн штэ. Угаасаа л үнэн. Йоо энэ Баанчтай бол бүр манайхан бол бүгд санал нэр чинь бүр. Өдөр шөнөгүй амт зүгээр л ажилладаг хамт ажил эхлүүлж байгаа хүмүүс чинь хамт л явна үстэй. Үгүй тийм ч тэгээд ярьж мэрж болно шүү дээ. Хойлоо бүр ингээл нууц цааш юм ингээл бүр үнэхээр хардах сэтгэл төрж байгаа юм чинь тэгээд энэ хоёр одоо яадаг болцсон юм гээ. Хардагдсан шүү дээ. Миний л хувь өнцөг бол тэр шүү нэрээ зүгээр. Хардагдсан. Дараагийн асуулт. Тэгэхээр надад хэлдэг чинь л буруу байгаа. Гэтэл үнэн шүү дээ. Тэгэж хэлдэг чинь л буруу. Үнэн шүү энэ. Санаа зовдмоор юм би энэ ч одоо ихнэр хүүхдүүдтэй хүмүүс шүү дээ. За мэдгүй. Ямар амар өөрөө шít. Дараагийн асуулт. Та жүжигчин Жавхланг Маск продакшнаас гаргах хүсэлтийг удирдлагуудаа өгч байсан уу? Үгүй. Хамтран ажиллахад ер нь бол 5 тухтай байдаг гэсэн үг. Тавтай. Дараагийн асуулт. Та Жавхаа гэгчийн хувийн нууцыг олон нийтийн сүлжээний сайтуудад зарж байсан удаа байгаа юу? Тийм ээ. Юу солих. Уушлаарай. Үгүй би нэг тийм юм юмд өртөд идэх хүн биш шүү дээ. Гэхдээ би нэг бас нэг хэсэг сэвэгдсэн шүү дээ. Бас нэг асуудлууд сэвэгдсэн шүү. Тэр чинь би нөгөө Хувийн асуудлуудыг задлж исэн бол ямар асуудлын тэгж та хувийн сайтуудад зарж исэн бэ? айлын зүйтэй болов буруу. Нэг хэсэг бас сэвэгдсэн шүү дээ та. Юу гал сэвэг цуглаараад байгаа чи. Яа даа жирэмсэн гэл. Тий нэг тэгсэн байсан тий. Тэгэл жоохон байдтай явдаг. Ой.
Тэгээд тэр чинь би жоохон чиг шиг яг ш. үгүй тэр тухайн үед зүгээр над амар мөнгөний хэрэгцээ гараад зөв ингээл чи зөв мөнгөний хэрэгцээ гараад бас найзынхаа сайтд тэр юу зарцсан байхгүй. Хутлаарэ тийм амар. Зэрэг Тэгэхээр царай биш л байгаас тэ хараач. үгүй хүний гаднаас дүгнж болохгүй шүү дээ бас тийм. Тэгэхээр жахвагч гинэн болохоор ердөөсөө яг бүх юмд ороод яг уурах гад ууралж чадахгүй байгаа тий. Яг тийм нөхцөлтэй орчод Одоо яг автчихлаа тий. Яг үндсэн юунд баригдчихлаа тий. За дараагийн асуулт. Та жохойгчтэй маш олон жил хамтран ажилласан тий. Тэгвэл та жохойгчтэй хамтран ажиллаж байсан нэгэн ажил дээрээсээ мэдэгдэлгүйгээр мөнгө завшиж байсан уу? Тэгсэн. Яа. Мөнгө завшиж байсан бол хэдий хэрэг хэмжээний мөнгө завшиж байсан бэ? Тэгтээ тийм их мэгшээ гаг. Тийм их бас нэг хүнцчтэй дунчгаарч тийм их биш. За нэг 7 гаруй сая төгрөг юм да. 7 гаруй сая төгрөг. Нийлүүлээд үү? Тий. Ямар амар юу яриад байгаа юм бэ? Таны хувьд 7 гаруй сая төгрөг хэр их хэмжээний мөнгө вэ? Юу гэсэн үг Үгүй, их тэгээд хэмжээтэй. яах вэ? Би Их өөрөө- байлгүй яа тийм чинь. Өөрөө бас олсон ажил, өөрөө бас тэрийг гүйцэтгэж байгаа. Би энэ хүн санал тавьж байгаа. Тэгээ яах вэ мэдээж бас иймэрхүү юмуд хэн болгонд бас бэлгэл байлгүй дээ. Би ганцаараа жишээ юм тийм. Мөнгө завшиж байсан юм байна. За тэгвэл дараагийн асуулт. Та жавхаа анаад Анаач гэж. Хамгийн дургуй гэж Та- яг гэдэг. Хилаац чирээ хэлчихэн. Дургуй штэ. та жавхаа ихчэд баартер гэж хэлээд өөрөө жавхаа анагийн мөнгийг авч исэн удаа байгаа юу? Яа наа чи тэр 7 саяда орсон юм шүү. Дураач За хэлээч. тэр чинь шал өөр штэ бас энэ чи өөр. Дахиад байгаа мó. お前はもう死んでいる。 Танд яг хуу тодорхой хэмжээний хувь өгчээсэн бол энэ удаад бас тэгсэн тохиол хоёр удаа байгаа. Тэгвэл хамгийн багадаа хэдэн төгрөг вэ? Тэрийг бас хэлэх юм уу? Аха. За цамын баг за хоёр удаа тэгж бас чинь бас нэг тоонсон юм. Яа. Хөөе. Энэ нэвтрүүлэг дуусаад би чамаас мөнгө нэг хэмжлэн заяа. Йоо болоод өнгөрсөн. Нэг нь дөнгөрсөн. Ямар амар. Хэрэг хоочихгүй. Түггүй Хоочихгүй шүү дээ. Хоочихгүй гэдэг үг. Би нөхрөөс нь ихнэ. Бидэнд сонирхолтой байна л да. Та тэр мөнгөөр яг юу хийсэн бэ? Мэтэл тэгэл хүний амьдралд юу тохиолдох вэ? Гурил будаалаа шүү дээ. Юу та каш авна гэсэн. Хүн амьдралдаа л зарцуулна шүү дээ. Өөр юм хэрэгтэй. Ямар амар. Ажлын чинь хамтрагч ингээд өөрийнхөө бас амьдралд зарцуулсан байж тээ. Гурил будаа авсан гэ та сая хэллээ шүү дээ өөрөө. Тэгээ тийм байхад та бас шүүхтэд явах уу? Юу шүү дээ. Явах уу тий? Шиг зүөх. Хүн заллаад ахт чи би явна шүү дээ. Тийм үстэй хүн энэ чинь хорхооч гэсэн ингээд хүрэхэд аруулцдаг үстэй. Та жүжигчин жавхаа ихчтэй ажиллахдаа сэтгэл хангалуун байдаг уу? Яг хөө тийм л дээ ажиллахад тааламжтай байсан. Одоо гэхдээ сүүлийн тоглолт моглон дээр бол жоохон Таалагдахгүй байна гэдэг нэг үе. Үе яаси за юу вэ? санагдсан. Өөрөө. Тэгээ тийм байхад та бас шүүхтэд явах уу? Юу шүү дээ. Явах уу тий? Шиг зүөх. Хүн заллаад ахт чи би явна шүү дээ. Тийм үстэй хүн энэ чинь хорхооч гэсэн ингээд хүрэхэд аруулцдаг үстэй. Та жүжигчин жавхаа ихчтэй ажиллахдаа сэтгэл хангалуун байдаг уу? Яг хөө тийм л дээ ажиллахад тааламжтай байсан. Одоо гэхдээ сүүлийн тоглолт моглон дээр бол жоохон Таалагдахгүй байна гэдэг нэг үе. Үе яаси за юу вэ? санагдсан. Яг тэгэл өөрөө ч гэсэн мэдчихлээ гал. Юугаа мэдхий. Тийм Яаси. их нөгөө битэр чи бол амар юм татна байдаг байхгүй юм. Тэгэл айгүйх тийм юм хоёр нууцтай болол тэгэл тэр
залуучуудтайгаа илүү ойрхол ер нь харилцаа хандлага нь жоохон нэг юм хамраас өгсөн хүмүүс байдаг шүү дээ. Ингэж ер нь бол нэг бие тоох хандлага маш их сүлүүд аюух ажиглагдаад тэгээд нэг урд нь тотн мотн ярьдаг байсан бол одоо тэр болгоно яхаа болоо. Хаанчтай ярьдаг болсон гэж. Тэгээд ер нь жоохон тийм нэг тийм жоохон онцгой зам характерууд аюух гаргасан. Сая ямар яшаа Сүүлийн тоолсон. Ястаа төмөр мэдээж шүү заяа. Урд нь бол яг хам өөрөө миний асуултанд өөрөө чимээг байж. Тэр чимээг байх үргэлж. Урд нь бол яг мэдээж тааламжтай байдаг л байсан л да. Одоо тэгээд сүүлийн тоглолтноос жоохон お前はもう死んでいる。何 жоохон онцгой. Хамка нэгдүгээр үеийг дуусгая. Нэгдүгээр үеийн сүүлийн асуулт ирсэн байна. Жүжигчин Чока та жүжигчин Жавхлангийн дүрд санаархаж байсан удаа байгаа юу? байгаа шүү дээ. Мэдээж байж л таа шүү дээ. Ямар дүр тэр? Үе янз янзын л дүртэй шүү дээ. Тэр чинь нэг ч удаа биш юм нэлээ. Тэр нь за энэ дээр би гуссан бол энэ гарсан дүр дээр нь гуссан бол Чи яваа чих байсан баг таа гэл. Тэгэл заримдаа хэлдэг шүү дээ. Ингэчээч та энэ дээрээ тэгчээ ингэ явчаач гэх. Битгүй тэгэл сонь. Ямар ч би явсан бол арай л өөр явах байсан баг гэж ер нь тийм бодогдсон. Нэвтрүүлгийн нэгдүгээр үе энэ хүрээд өндөрлөж байна. Шууд дамжуулалтын хамтран ажиллагчаар Fitafit Group ажиллаж байгаа. Шууд байсан шүү дээ гэж. Хич хөв нөгөөд хич. Одоо 2 дугаар үе. Яарад тийш дээ бит хоёр дараа нь ажилтай. Байж байгаа ч тий 2 дугаар үе. Нэгэнтэй л хийж дээ гал хийж л. Мөнгө төгрөгөө авсан бич ч гэдэг бэлэжтэй. Баахан хүн хүлээлгээд. За хоёр дүүл юм уу бэлтчихээ заяа. Юм уу бэлтчихээ. За. За. Шууд 2 дугаар. За их хүмүүд үдштэй нэвтрүүлгийн 2 дугаар үе эхлэхэд бэлэн болсон байна. 2 дугаар үе дээр Mask Production-ы жүжигчин Жавха ихч маань бидэнд хариулна. Ой. За. Хэвлэх үү? Шууд хийвэст. Эргээд уулзсандаа таатай байна их хүмүүд үдштэй нэвтрүүлгийн 2 дугаар үе дээр Mask Production-ы жүжигчин Жавха Аня маань бид бүхэнд асуултанд хариулнаа. Жавха Аня маань бид бүхэнд асуултанд хариулнаа. За тэгээд эхний асуулт бэлэн болсон байна. Жүжигчин Жавхлан та жүжигчин Чулуун цэцгийн биеийн жинг мэдхүү? Одооний жингүү. Тийм. Мэдлээ хэд бид хийж байгаа юм. За 62 мөр. 62. Аа энэ саяных ч уур нурсан юм уу? 62 мөр гэж үгээд хоортой зүгээр над ч л явал та үнгээсээ. А? Үнэngээс тэр амцаад байгаа юм. Яг уурлаа. Бано. Хин уурсан. Бано. За. Камерных нь картанд үрчлээ. Оо зааш. Гэс. За одоо хийчих юм уу тийч. Одоо энэ нөгөөдөө хийж болно гэстэй. Хүчиж шууд гачаад дүүрсэн юм чи одоо энэ цогсон гэсэн үг үстэй. Гэс тийч. Шууд гачаад юу гарч Харин дүүрсэн. тэр нэг камерных нь картанд үрчлээ гэдэг. Цаач басаад. Би яах юм? Одоо нөгөө нэг юмаа хийш. Юу хийх юм? Хэлээгүй мөнгө өгчихсөн. Юуны мөнгө? Хэлээгүй мөнгө. Чин чокагч хэлсэн шүү чокагч. Хинг зөнгөж өгсөн шүү дээ яагаад байгаа юм бэ? Би энийг чи мэдгүй шүү дээ. Найруулагч чокагч хэлээ чокагч энийг жилж өнгө гэвдээ. Би яах юм? Мэдгүй тэгвэл ямар Нөө ихтэй Юу хийн гэдэг байгаа юм бэ? Бичлэг Хийж нөө TikTok. Таныг хоцроод нааш ирж явах хооронд чинь чокагч бол хийцэн. Би Одоо та их одоо та их. Юу хийх. Өө нэх ядаад байх юм байхгүй аа. Хамаагүй хийчих. Үгүй би тэрийг яахаар мэдчих. Үгүй заагаад өгнө хийчих. Бит хоёр заагаад өгч. Босч ирэл заагаад өгч. Та босоод ийшээ зогсчих. Тэр юунд хэрэгтэй? Реклам авмаа хийж. Мөнгө төгрөгийг Мөнгөний өгсөн өгсөн маа. Чукагч гэдэг. Тэгвэл та нар энийг анханаас хэлэхгүй яасан? Чукагч тэр хэлээгүй юм чи та хэлээгүй. Мөнгөний авцсан гэдэлээ дөгөөрэй. Чукагч. Хэлээгүй юм уу? Чи бас хэлсэн шүү дээ. Аваад идсэн юм шүү. Хэлээч чи. Зүг арчааштай наа чи юу сүртэй. За хичээг ясаач хөө бит хоёр айгүй удаан таны хулаач. Юу юм бэ? Удаахгүй амархаа. За ерөнхийдөө энэ тань гол зөксөж. За ерөнхийдөө бол ингээн. Энэ аян
Нөгөө нэг аюу ингэдэг. гэдэг битээ шүү дээ. За мэднэ. Энэ аялаад өччих. Ялаад өччих. Дараа нь явж наач. Одоо шууд уу? Гэхдээ энэ миний бэлддэг юм уу? Харин тийм байрыг. Бүр таныг хүлээж Би авах. аян явдаг уу? Тий. Үгүй юу хийхийг Чугаш харуулдаг дүүл аялаад өччих. Дан дан даран даран дан 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 дан. Буруу байна шүү дээ. Буруу байна, буруу. Юу гэж ингэж амаар аялаад юу балаа юм. Өөр их хийж. Наач хийчихээ. Дараа нь явж Би тавьдаг. хийж штэ яг тэр хийж штэ. Гурав. Хоёр. Эхлээ чигш чи одоо ямар Зүгээр л сонио хөхт вэ? бэлтгэл явж штэ. А тэг гяс биччихээ. Гяс бичээ. За тэгээ. Эхлээд чи юус амархан. Би яваад за яваад хамгийн сүүлд нь та ингээл хоёр тийш хөтөлчих واخгүй юу? Үсрээл. Яа, за. Нэг тоглолтоор хийж штэ нэг зана. Тэрний Аян яах. Аялаарай. Аялаарай. За. За. Гурав. Бажаар. Бэлнэ. За. 3 2 1 Симфонисэн анья диринасини сининарта болцно. Аа, за. Одоо дараа нь би явах юм. Үргэлжлүүл явах юм уу? Өргөжлөлөө шүү. Дирин дара ди да да ди ди да 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 да. одоо жахвагч нөгөөтгий дан датра энэ ундааг барьж байгаа хийх шүү гэж. Энийг барьж байгаа дан гэдэг юм хийн штэ. Хичээ гоё ирч хүчтэй үсрээл орж ирэн шүү заяа. Үсрээл. Энэ ингэж ажил хийд юм уу? Та нар. Гэхдээ тэгээ одоо тэрийг хийлдэ наа чи. Би ч гэсэн хийцэн штэ гэж. Тэгээд энэ чи аян чи хийсэн бол аян байж байгаа юм шүү. Гүү адилхан гэсэн. Тэгээ наад чи дараа нь аян дэвсчин гэж. Дараа нь дэвсчих. За хийгэр. Юу ч яриад байгаа гэснээр. Яг уурд өрөөд бүр амар барьж байна. Амар барьж байна. За явах уу? Гурав. Дан 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 дан. Тэрийг би. Яаж байгаарэ? Зөрөөд байна. Хичээ. Ингэж Үсрээ дан за. үсрээд хоёр тийшээ таа зөдөл. Таа зал хөдөлгөн хичээ. Ундаатаа. За Үгүй наад ай маяа тавил та нэм гачин чиний наад. би яг дуулаад өгчнө. За би яг дуулаад. Хичээ хийчихье. Таван гол нь үсрээ шүү хичээ. За. 3 2 1 дан 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 дан. Болно шүү нэг л гэсэн шүү дээ. Рекордоор дараагүй шүү дээ. За их чи таныг харж байгаа дрэкэ дарахаа мартчих уучлаарай. За одоо. Ам гол нь гоё үсрээ шүү хичээ. 3 2 1 За. дан дан. Үсрэхгүй хичээ. Цочогод байгаа юм байна. За авсарч байгаа тэгээ хоёр За тийш байж таа байгаа зөө. хичээ. За 3 2 1 дан 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 дан. Юу вэ? Жохо ихсэ. Аясаа хөдлөлтөө. Жохон зөөлхөн. Юу. Тийм бас яадаг юм би. Юу вэ? Юу вэ? Юу яагаад мэ наа чи? Яагаад юм бэ? Та яач вэ? Би яасан. Та Өсрээд үсрээ үсрэжтэй. Хамаг жингэрээ авчиж үсрээд хөдөлгөөд жижиг хэлмэрлээ унгаагаа ич. Чи энэ гэрээ мэрэгийн танилцуулаарай хөөе. Энд байгаа юм над ямар хамаатай. Та жоохон ингэж хөдөлж мүдэлтэй айтаахан үсрэлтэй. Таны зөөлөн өдрөө гэж хэлсэн шүү дээ. Махлаг гэсэн шиг тэгээд Гэрээ мэрэгийн үзүүлээрэй хичээ. Тийм аа энийгээ үз. Юу энэ? Юм ивдэх юм бол Яаж хариуцлагын гэрээ байгаа наа чи. тэр хүнтэй цэнтэй минь хагалчихж байгаа юм шүү. Йоо. Энэ хаанаас буугаад ирж байгаа? Бутартал нь аглаа хийсэн мэт тийч. Бор. Гэхдээ та сая үсрээл наад чинь дөргөөл ингээ явуулчлаа шүү. Хаанаас? Хаанаас тэр дээрээс. Үний чинь ингээ үсрээд эн чинь хөдлөхгүй шүү дээ яа худлаарай даа. Гэхдээ та хариуцлагын гэрээ мэрэг ямар ч Яг энэ бичлэгч өөртөл байгаа шүү дээ. Харин гаргаад ир. Яг таны үсрээл буугаад. Гараад ир. Наадхаа заад ямар ч гэсэн унш наадхтай танилз. Наа хариуцлагын гэрээг ямар ч уншчих. Чи чи яадаг хөхт вэ? Гэхдээ юу гэсэн үг юм бэ? Аюу муухай харьцаатай. Гэхдээ студийн аймаг тэгээ би эвдүүлэх юм уу? お前はもう死んでいる。何 Чи наадах. Энэ бол фрэкшн байна. За яа стоочлаа гэж. Юунд дараад ирвэ гэж бодсон. Хүн өөрөө дандаа чадвал бас ихчигээ бас их чадах чи сайхан л юм бэ. Юу би тэгтээ тойлд амар дургуй өрөөсөн. Хэлээ шүү дээ хичээ. Тэгээд уурсараа хийлээ шүү дээ. Стоочлаа гэж.
700 сая төгрөг өгч байна. 700 сая 7 сая. 12 сая. 7 сая. Тэгэхээр дахиад байгаа гэсэн шүү дээ. Дахиад саяныхаа TikTok-ийн мөнгөийг аваач гэж байна. За бүгдээ баяр хүргэе. Очтарагчээ. Та яг юу стандартайсэн? Зүг гэсэн шүү дээ. За. Эхлээд яг орж ирээд тэр нэг хоёр охин л амар уурлал тэгэл ингэсэн чинь над жоох сонин санагдадсан байхгүй юу? Аль 12 цагт дуудчиход одоо болооч дээ. Ямар ч гэсэн асуултууд нь ясч амар ёо. Яах вэ гэж их айжлаа тэгээд цасныг бодоод бас гайгүй. Та жүжигчин Жавхлангийн биеийн жинг мэдхүү? Чуугагийн хариулж ирсэн юмнууд дээр бол угаасаа итгээгүй. Угаасаа тийм байхгүй юм чинь. Тэгээ яг нөгөө нэвтрүүлэг гэдгтсэн учраас жоох нэг айтайхан хөнгө хүлээж аваад тэгсгээл дуусгая да гэж бодсон. Тэрнээс ш угаасаа нэг ч үний байгаагүй шүү дээ. Маск продакшны залуу жүжигчин Цас Чихэр болон Жавхаа нар хайр сэтгэлийн холбоотой гэдэг нь үнэн үү? Намайг бол хизээч ингэж хэлнэ, хизээч нэвтрүүлэгт хамт орчоод ингэж ярина гэж төсөөлөхгүй байгаа л да. Тэгтэл амар итгэжсэн хүн өөрийг нь бүр пятнолоор хийгээд тахаар бүр гайхсан байна. Гонтмоор юм шиг юмнууд бас байсан. Дунд нь. Гэхдээ яг хүн нөгөө янз бүрийн камерны бичлэг тэ нэвтрүүлэг биш гэдгийгсэн байсан бол юу солиороод хуцаад тэнэгтэй даа ингээл юм болох байсан бахал та. Тэгээ яалтчгүй улаан цан бичээд тахт чинь энийг л одоо нэг юм учирсал байх юм байх та гэл айгүй их юм боддсон юм л шүү дээ хүн чинь. Тийм. Өөрөө хүртэл одоо юм пранкнес өөрөө парагдсан шиг барилаас гарахгүй шүү дээ. Яа. Сүүлд нь тэгээ ваармаар хагаллаа барьлаа гэдэг ингээд улаан цан дайраад харч дээ. Одоо төлөйл гэж бодсон шүү дээ. 7 сая авч байгаа төлөндөө одоо. Миний сайн хэлж ирсэн юмд итгэсэн үү юу гэнэ? Амар итгэсэн. Итгээ гомдоод ард уйлмар санагдаж байна. Бидэнтэй хамтарч ажилласан Эден компани гарын бэлэг. Баярлалаа. Hello Beauty салоны үйлчлүүлэх 500 сая төгрөгийн эрхийг бэлтгэж. Хичээг гомдоос энийг авах уу? За яах юм бэ? Би хааштай угаас аваад урцсан юм биш. Харин чи яах вэ? Ер нь бол манай хоёр пранк ер нь амжилттай давлаа тийм. Гэхдээ даалгавраа биелүүлж чадсангүй. Тэглээ тийм. Хэрвээ даалгавраа одоо үнэн гэдэг үгээ яа зөв логикоор хэлүүлж чадсан бол 10 сая төгрөгөө сая явж байсан байхгүй юу? Харамстай чадсангүй. Харамстай чадсангүй. Хэрвээ чам дээр ингэсэн бол чи яах вэ? Би гайгүй хаа. Гайгүй жоо. Би гайгүй хаа. Яг хуурамч. Чи ортой шүү. За ингээ ямар ч өсөө энэ удаагийн дугаар маань амжилттай өндөрлөө. Тэгээд оролцсон хоёр жүжигчэндээ бас их баярлалаа. Мөн ирсэн зочин паналистаар ирсэн баанчтай маш их баярлалаа. Бидэнтэй хамтарч ажиллаж байгаа байгууллагууд бол Vitapet Group, мөн дээрээс нь Eden компани, за альтернатив имлэг болон Hello Beauty салоныхаа хамт олондоо баярлалаа. За энэ бол prank show байлаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай.